150 төгс төрүүлж. Энэ хүн ам олон аав ээж ахтайгаан тэр хуужин байшин да. Түүнийг аав ээжтэйгаа хоёр өрхөн ийшин сууйг одоо гастаа. Яг гэрвэрсэн. Мэргэн сод эрхийн мэргэнгэх энэ ах トゥ хоёрын үлгэр арга савраас эхэлнэ. Эцэг эхээсээ өвлөн авсан малч ухаан дадал хөвшлийн ажил амьдралтайгаан уялдуулан баг балчраасан оролдлоготой байсан ах トゥ хоёр хөдөө аж ахуйн уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан 2020 онд аргал түүх савар бүтээхийг санаачилжээ. Улмаар 2 м өргөн 1.5 м урттай машин буюу мотоциклд угсарч болох хөнгөн дугаатай энэхүү саврыг бүтээсэн байна. За одоо ийм л байдалтай да. Бүгд онцгой өгмөө одоо ийм нэг хоёрын гонс моторн дээр нь угсруул өөр учир байхгүй. Ерийн үед 66 га талбай нутаг бэлчээрийн аргалыг арга савраар 3 хүн 7 хоног түүх шаардлагатай бол энэхүү шин савраар харин ганц хүн 3 хоногч болохгүй бүгдийг түүж дуусгадаг гэжээ. 4 удаагийн өөрчлөлт шинжилтээр аргал түүх савар нь илүү сайжирч патентын эрхээж авсан байна. Ах トゥ хоёр сүүлийн жилүүдэд өвс тэжээл хэрчиж холих машин, хадлангийн машин зэрэг хөдөө аж ахуйд хэрэглэх олон төрлийн машин төхөөрөмж бүрдүүлсэн төдийгүй удахгүй мөн тэжээлийн онгоц, технологийн хашаа, их болон төлөв мадыг тусгаарлах хамт тухтай байлгах хашаагаар тоногдох тухай ярьлаа. Бэлчээрийн даас хязгаартай энэ цаг үед эрчимчсэн аргаар хагас сорин мал аж ахуй руу шилжихэд бэлчээрийн талбайг хашаажуулах, өндөр ашиг шимттэй малаан үржүүлэх арга технологиг нэвтрүүлэн орчин үеийн мал аж ахуйн иж бүрэн системийг цогцоор нь угсарч бас бүтээж ашиглан амжилттай яваа ах トゥ хоёрын амьдрал ахуй хийсэн бүтээсэн зүйлтэй танилцахад ирэхгүй бахархал төрж байсан юм.